хоёр асуулт асууя. Гадаад нөхцөл байдал сая хэцүүдж гин гэж жавхлан сайд дурдлаа. Геополитик хүндэрж байна. Дэлхийн олон төвд туйл руу шилжиж эхэлж байна. Тэгэхээр валютын сангийн сагсыг бид нэр дан доллараар бүрдүүлэх үү эсвэл юан рублээр бүрдүүлэх ёстой юу? Та юу гэж бодож байгаа вэ? Геополитикийн нөхцөл байдал хүндэрж байгаа. За хоёрдугаарт олон улсын төлбөр тооцоо хүндрэлтэй санкцд бид нар албан ёсоор орцсон байгаа. Тэгэхээр та CBDC-г юу гэж бодож байгаа вэ? Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Хоёр хөрш маань алидийн туршилтаа хийгээд дууссан. Нэг өдөр бүх төлбөрөө CBDC-гээр хийнэ гэхэд бид нар бэлэн үү? Та энэ дээр бас ямар байр суурь Монгол банкын гадаад геополитикийн нөхцөл байдал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Анар гişүн асуултанд хариулъя. Тантай санал нэг үнэ мэдээж бид нар энэ гадаад нөхцөл байдлыг геополитик энэ болцсошгүй эрсдлийг бол тооцоолж явах ёстой. За мэдээж бидний эх онуудад хүлээгдэж буй өөр төлбөрийн асуудал бол мэдээж бүгдээр Америк доллартай. За дэлхийд дээрх энэ зах зээлийн хувьд бол Америк долларт хамгаалсан нөхцөлд бол валютын нөөцийн дамгаалж валютын Америк доллар явах нь бол ойлгомжтой. Гэхдээ бол энэ яг худалдааны гол түншүүдийн ашиглаж байгаа трендийг бол бид нар бас бодолцох ёстой. Тэгэхээр портфолиогийн талаар бол энэ дээр тооцоо судалгаатай хандаж энэ төрөлжүүлэх чиглэл рүү ажиллана гэж ингэж бодож байна. Одоо ч гэсэн ер нь бол бас тодорхой хэмжээнд төрөлжсөн манай валютын нөөц бол явдаг гэж би ингэж ойлгож байгаа. Тийм учраас тэрүүгээр явж байна. За та CBDC-гийн асуулаа төв банкны одоо нөгөө таан тэмдэгттэй гүйлгэнд ашиглах тийм ээ. Тэгэхээр яг энэ төв банкн дээр одоо бол тэр төв банкны stable coin гэдэг ажил дээр бас судалгааны баг гараад ажиллаж байгаа юм байна гэсэн би ерөнхий мэдээлэлтэй байна. Ер нь мэдээж энэ чиглэл рүү хандлага явж байгаа учраас ялангуяа гадаад төлбөр тооцоон дээр хэрэглэгдэх ийм тохиолдолд бид нар энд бэлэн байх хэрэгтэй. Тийм учраас яг одоо бол би яг тодорхой ажил бол энэ төв банкн дээр хийгдсэн гэж ойлгоогүй хийгдэх талаар судалгаа хийгдэж байгаа юм байна гэсэн ойлголттой байна. Тийм учраас энэ дээр бид нар бас төвлөрч ажиллах хэрэгтэй. За тэлцүүлгийн үеэр гэсэн ер нь энэ санхүүгийн зах зээл дээрх энэ финтек, энэ орчин үеийн технологи, энэ санхүүгийн үр дүнжийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа бол энэ хэрэглэгч болоод харилцагчийн аюулгүй байдал, за энэний одоо аюулгүй байдлыг хангах чиглэл дээр давхар бид нар ажиллах хэрэгтэй гэсэн ийм бодолтой байна. CBDC буюу төв банкны цахим төлбөрийн хэрэгсэл. Тэгэхээр энийг одоо нодон 24 онд би Монгол банкныхнаас асууж ирсэн. Хоёр хөрш маань бол бэлэн байдалтай болцсон байгаа. Эхнээсээ гүйлгэнд оруулаад эхэлсэн. Улс орнын төлбөр тооцоо хамтын ажиллагаатай стратегийн түвшүүлсүүд дээр. Тэгэхээр таныг одоо Монгол банкн дээр очиод технологи дээр суурилсан дэвшилтэд бодлогоодыг хэрэгжүүлээд болцсохгүй эрсдлээс сэргийлээсэ гэж хүсээд амжилт хүсье.